Орон нутагт хүүг залуусын чөлөөт цаг өнгөрөөхөө таатай орчин нөхцөлтэй газар хомс байдаг. Тэгвэл дутагдaltaй гэх энэхүү орон зайг нөхөх шинэ номын сан Сүхбаатар аймагт байгуулагдаж өнөөдөр нээлттэй хэлээ. Энэ бол ерөнхий боловч сурлалын сургуулийн ахлагчийн сурагчдад зориулсан номын сан. Сурагчид энд хичээлээ давтах, ном унших, эсэлтийн ерөнхий шалтгаандаа бэлдэх боломжтой. Хүүхэд залуусд хэрэгцээд компьютер, таблет дэлгэц мөн интернетийн асуудлыг бүрэн шийдвэрлэжээ. Цэвэр тоглох орчинтой шаардлагатай бүх тоног төхөөрөмжөөр хангагдсан энэ номын сангаар хүүхдүүд үн төлбөргүй үйлчлүүлэх юм аа. Хичээлээ болохоор гэртэл яг хийдэг. Тэгээд хаяа завхрах үедээ сургуулийн номын сан дээр очиж хийдэг. Тэгээд ер нь номын сан нэгдсэн гоё чөлөө цагаа одоо ирээд дуртай үед ирээд моошаад хичээлээ татна гэдэг бол гоё. Ер нь бол их гоё юм. Тэгээд би яг нийгмийн сугнаад харчаа ингээд байж чи нийгмийн ажилтан хэдийн юм зөө игээд тэгээд дээш ирсэн чаяараа ингээд хоосон байж харна тэгээд машин ирээд тэгээд тэндээс ер нь хэдийн буулга зөөсөн чинь ингээд номын сан барьж байгаамаа гэд тэгээд за ямар ч гэсэн гоё юм болох юм байна да гэж бодож ирсэн чинь яг тэн дээр нэлийн жоох юм зөөсөн байсан юм аа. Тэгээд ингээд харсан чинь бүр амар гоё болсон байна. Одоо яг Есүс өгч байгаа болохоор тэр минь дээр нь бэлтгэл амар хэрэгтэй л болж байгаа гэж бодож байна. Хамт ер нь ингээд чөлөө зоороо суугаад хичээл номоо тавтах юм чөлөөт юм таатай орчинд газар руу хэр байдаг гэж үзсэн. Ер нь бол байгаа. Гэхдээ ер нь бол илүү л хэрэгтэй л дээ. Өнөөдөр юм номын саны гэж бодох баяртай байна. Би ер нь сургуулийн номын санд юм уу дотор байрах номын санд хичээлээ хийдэг. Тэгээд ингээд илүү их хүүхдүүд ингээд орж болох хөрөлцгөөс номын сан байгуулсан их баяртай байна. Хэрэгцээд одоо номуудаар бас бид хангасан шүү дээ тий. Тэгээ номны олдс тэгвэл та бүхэн хэцүү байдаг байх. Тэгээ ер нь дотор байранд ингээд номууд байдаг. Ер нь сургуулийн номын санд нэг ном байхгүй байхыг би бодож байна. Хичээлэл хийдэг тий. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул мөнх болтой хувийн хөрөнгө оруулалтаараа номын сан байгуулжээ. Тэрээр 2017 оноос орон нутгийнхаа боловсролын салбарыг дэмжиж ирсэн. Ирээдүйн мэргэжлээ сонгохоор бэлтгэж байгаа сурагчдад зориулж номын сангаа нээжээ. Ингэснээр нутгийнхаа нэг залууг тогтмол ажлын байртай болгож байна. Цаашид бол энэ үйл ажиллагаа тогтмол явагдана байнгын. За мөн сургалт судалгааны үйл ажиллагаа бас явуулна. Оюутнуудад болон сурагчдад зориулсан сургалт зайнаас болон бит танхимын сургалтуудыг хослуулад явуулсан. Тэгээ эрх хичээлийн жилээс нарийн төлөвлөгөөнүүд боловсруулсан байгаа. Тэгээд төрөлцсөн номын сан манаас төрөлцсөн юм номын сан байгаа. Байгаль шинжилт төлхөө математик, хим, физик. Сүхбаатар аймгийн цэг даргын 2020-оос 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүүхэд бүрийг хөгжлийн хөтөлбөрт хамруулна гэж тусгасан. Энэ хүрээнд хүүхэд залуус руу чиглэсэн бүх төрлийн үйл ажиллагааг дэмжихээ илэрхийлж, номын сангийн фондны баяжилтанд зориулж 5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ. Иргэд маань хүүхнийхээ оролцоон дээр түшиглээд нийгмийн хариуцлага өрөөнд байгуулж байгаа нь төрийн байгууллагын зүгээс маш талархалтай хандж байна. Ялангуяа төгсгөнгийн хүүхдүүд ирээдүйн мэрэгчлээ сонгох гэж байгаа хүүхдүүдэд яг одоо орчин үеийн хүүхдүүдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн тэдний хүсэж байгаа энэ одоо минимум орчныг бүрдүүлсэн байна гэж би харж байгаа. За төрийн байгууллагын хувьд яг одоо хүүхд хөгжлийн ордныг бид нар даруур цамдаа байгуулна гэдгийг төлөвлөсөн байгаа. Гэхдээ одоо тэрийг бол улсын төсвийг маш өндөр өртөгтэй байдаг. Энэ маань 2-3 магадгүй те хургчин жилийн дараа болох бид нар өнөөдөр хэлж мэдэхгүй. Гэхдээ бид нар төлөвлөлөө явж байна. Номын санд байгалийн ухааны хичээлээр элсэлтийн ерөнхий шалтгаандаа бэлтгэхэд шаардлагатай бүх төрлийн ном гарын авлага, гадаадын ихтэй сургуулиудад дэлсэн сурвалжлагад дэмжлэг үзүүлэх номнууд байгаамаа. Мөн түүх соёлын болон төвчлэг урлагийн сонирхолтой ном бүтээлүүдээр фондоо бүрдүүлжээ. Цаашид тогтмол номын баяжилтыг хийж нэмэлт сургалтуудыг хичээллүүлэхээр төлөвлөжээ.